жаргал гэдэг. Би боксын олон улсын хэмжээнд мастер цолтой. Боксын төрлөөр Парис Олимпиад оролцож байгаа. Миний хувьд бол 2011 онд дэвсгэгчний алдар спорт хороонд хөлбөмбөгийн тамирчин байжгаад тэрнээсээ багман тараад тэгээд боксын спорт 2011 онд Афтын ганцлог ш дээрээ хөл тавьж боксын секцэнд орсон байгаа. Айгуу санаандгүй байдлаар хөлбөмбөгт явдаг хата зүгээр юм шок гэж байсан. Боксын спорт гэж мэдгүй зүгээр тэрийг зөгтөг гэж багш маань зааж өгсөн. Тухайн үед юу ч мэддгүйс очиж зохиж үзэл гар өвдөл тэгэл нэг тоогоогүй энэ амар өвддөг спорт байна гэдгийг нь бол мэдчихсэн. Тэгээд дараа нээжтэй нэг өдөр явж байгаад ороо юун ч хамаагүй бүртгүүлч гэж ороод тэгсэн чи яг боксын спорт нэрэл нөгөө мишок миний нэг зөхөө гараа өвдгсөн нэг ингээд мишокуудыг зөхөөл хоорондоо зодтолтол тийм бэлтгэл явагдажсэн. Тэгээ яг бэлтгэлэн дуусаад Афтын ганцлогч маань яг заалнаас гарч ирж байхад багш намайг авчаач гэдэг ээжтэй хоёулаа гуугаал. Тэгээ багш дээр анх орж ирсэн та. Ерөнхийдөө бол яг мишок яг анх бол гайгүйсэн. Тэгтээ яг мишокнд ороод ирэхээр гар амар өвддөг. Яг техникгүй зохиороос амар өвдөх баг. Тэгээд гар мараа бентл сураагүйсэн болохоор сонирхолтой байсан бүр яг тухайн үед бол айгаагүй амар сонирхолтой байсан. Тэгээл ингээл баахан эмэгтэй хүүхэд амар цөөхөн бидгсэн. Тэгээ баахан эрэгтэй хүүхдүүдтэй хам тэгэл 2-3 эмэгтэй хүүхэд ингээд зодтолтол эгчнэрээ гараад бүр гоё санагдаал. Тэгээ зодлмоор санагдаад байдагс. Тэгээ яг ингээл бойнд орж эхлээл тэгсэн чинь амар шантарч эхлээл. Зүгээр бэлтгэл дээр ингээд бой хийхгүй корос нэг үжээл аяга гоё санагддаг байсан. Миний багш бол Монголын гавьяа тасалжуулагч Афтын ганцлог 2011 онд бол багш дээр яг ирж исэн. Манай багш бол олон мундаг их тамирчид төрүүлсэн. Тэгээ мундаг хүн байна. Хайртай шүү. Би багшийнхаа хамгийн хайртай шүү. Миний хувьд бол 2023 оны насан туршийн дэлхийн аварга хүрэл медаль авсан. Яг тухайн үед яг хүрэл медалийн төлөх тоглолтод сэтгэлд аягүй тод үлдсэн байна. Хүрлийн төлөө яг Италийн тамирчинтай тоглосон. Өмнө 3 талаа хийсэн байсан. Тэгээ миний хувьд бол Италийн тамирчинтай өстэй байга бүхнээ гаргаад зодтолтол эхний раунд хожигдсан. Тэгээ 2 дугаар раунд оноогоо нөхөд тэгээ яг тэнцэж ирээд 3 дугаар раунд айл ингээл ажилласан авах байсан. Тэгээд ямар ч өөрт байгаа бүх зүйлийг шахахыг лайл болох урагшаа тавьшаал хоёр талд нь гарахыг хичээгээл тэгээд хөл алдал аим нөгөө нэг мөрөгдсөн санаандгүй байдлаар яг ингээл мөргөлдөөл бит нөгөө энэ чи бус таарал тэгэл амар толгой өвдөл тухайн үед гүрийгээл гарч ирсэн. Тэгээд ингээд гарч ирэхэд ингээд толгой мөн ингээд хаагарчихсан. Тэгээд тухайн үед бол амар төсвөр гаргасан болов гэж амар боддог. Яг тухайн тэр тоглолт ерөөсө толгоос гардаг бас айгүй миний хувьд бол айгүй том медаль байсан болохоор айгүй их баяртай байсан. Одоо илүү их юм гаргая. Яг ийм нэг адилхан байнууд амар их болдог. Толаанууд яг тэнцчээд идэг нэг жоохон явсан нь ялчих гад байдаг. Тэгээ оноог нь хинд бол хинд нөхөр тим тоглолтууд амар их гардаг. Тэгээ би яг тим тоглолт үзээд за нэг жоохон л хичээчих юм бол хизээч харамсахгүй юм бол ийм тоглолт гаргаад тэгээ харамсахаар юм хийч хүдээ гэдэг өөртөө дандаа ярьдаг. Тэгээд яг тухайн үед яг тоглолтын сүүлийн раундын сүүлийн минут уу дандаа тэр үе маань бодогддог. Мөн багшийн маань хэлдэг үгнүүд маань бодогддог. Тэгээд тийм алдаа гаргахгүй тулд айл болох гаргахаасаа илүү те өөрт байгаа бүх зүйлээ ингээ бүр байхгүй болсон бүх юмаа гаргаж чаддаг гэж боддог өөрөө. Тэгээл очсон шүү дээ. Минийд бол өсвөрийн үгүй насан туршийн дэлхийн аварга мөнгөний төлөв тоглолт байсан Колумбийн тамирчинтай 1-р раунд ялагтаад 2-р раунд ялаад яг оноо тэнцсэн байсан. Тэгээ би яг өмнөх тоглолтуудтай адилхан урагшаа тоглох боломжтой байсан боловч өөр яг ингэ дарагшаа зөксөн чинь яг надад болж байгаа мэдрэмж амар төрсөн. Тэгээ би болоод ингэж бодоод хойшоо тоглосон байгаа заа. Тэгсэн чи яг тэр миний аягүй том алдаа байсан. Би өөргөө хитрхи болж ийн гэд тэгсэн байсан. Тэгээ би хэрвээ тэрэн дээр урагшаа ажилласан бол тэгээ дэлхийн аварга медаль өөрчлөх боломжтой байсан байх гэд тэрэн дээр амар их харамсдаг. Тэр эцсийн араас та өөрөө яаж тэр нэг юм стил нэг болчихж байгаа шүү дээ. Тэгээ яаж ингэж юм бүр сайжруулж байгаа юм шиг. Дахиж тийм алдаа гаргахыг хүсээгүй. Бүр байнга бодогдож байгаа. Яг нэг тийм алдаа гаргаад унтсан би дахиж тэр юун дээр унахыг хүсэхгүй байгаа. Тэгээд байнга тэрийгээ сануулж бэлтгэл болгон дээр өөртөө хэлж орж байгаа. Миний хувьд бол яг анх бокст орж байгаа шантрах үе амар их байсан. Би булдрах жоох хүүхдээс болохоор найзуудтайгаа ингээд тогломоор санагдаал. Эсвэл ингээд ангийнхан маань ингээд зугаалгаар явлаа гэхэд ингээд ганцаараа үлдчихдэг. Тэгээ хонхны хоёр хийгээгүй. Тэгээ амар хэцүү байдаг гэсэн.
Тэг ингээд сэтгэл ингээ гэгэлзээд амар шанах. Би яа заавал энэ спорт төр хичээлж байгаа юм бэ гэд өөртөө өөртөл байнга ярьдаг. Тэр үедээ яах гэж эхлүүллээ? Чи яагаад өөртөө амлалаа гэд дандаа тийм юмар ингээ хурцлдаг. Одоо ингээ даав ич хоёр чинь чамайг ингээ те яах гэж ингээд энэ спорт оруулсан чамайг ингээд амжилтанд хүрэхийг хүсэж байгаа. Чамайг яг ингээд зорьсон, ярьсан дандаа хүрээсэй гэж хүсэж байгаа гэд би аав ичгээ амар их боддог та. Миний зогсолтгүй хөдөлмөрлөх шалтгаан бол миний аав ээж хоёр. Өөр зөндөө олон сонголт байгаа. Тэгээд ерөнхийдөө бол би урсны үйлчлэгч болоё гэж амар боддог байсан. Тэгээд сурсан, тэгээд болох жоо болоод боксоо буцаад орсон байгаа. Эсвэл гэртээ суугаад ч юм уу те. Тэгээд сайн ээж, сайн хань болох ч байсан билүү. Аав ээж хоёр маань миний охин хүссэн юм хийгэрэй гэж амар хэлж исэн. Тэгээ миний багш бас үнэхээр ингээд би чамайг ингээд сурахыг ингээд аим хүссэн. Гэхдээ би чамайг боксоос салаасаа гэж хүсэхгүй байна. Чи ингээд боксер амжилт гарах хүн шүү гэд надад яг хэлжсэн. Тийм учраас би буцаагаад бокс руу орох шийдсэн. Боксоо сонгож ирсэн. Миний хувьд 2015 онд олон улсын тэмцээнд орж ирсэн. Өсвөрийн дэлхийн арт хөрөл медаль авч ирсэн бас. Тухайн үед бол яг ингээд бүх юм амар шинэлэг. Тэгэл хийсэн бүх болгоо ингээл ерөөсө харж байгааг болохоор аим шинэлэг гэсэн. Одоо л арай өөр. Одоо мэдээж олон улсын тэмцээн би ингээд өөргөө бэлдэх хэвээр. Би энэ юм харах гэж ирээгүй, нүдээ баясгах гэж ирээгүй. Би энэ тулалдах гэж ирсэн. Тэ нүдээ ингээд амрааж ийн, бие бэлж ийн, бэлтгэл дээрээ яг юу гарах хэвээр. Тэ өнөөдөр хэр ачаал авах хэвээр. Маргааш ийм тулаантай бол өнөөдөр бага ачаал ам ч юм уу тэ. Өөргөө илүү их ойлгож бэлтгэдэлсэн. Ерөнхийдөө бол нэг тамирчин жил 1200, 1400, 1500 цаг бэлтгэл хийдэг. Миний хувьд бол 2020 оны Олимпиад мигмар жаргалагч маань Олимпик авсан. Тухайн үед бол ингээм Монголын анхны эмэгтэй боксын их авсан хүн байсан. Тэр өдрөөс эхлээд ингээд илүү ингээд ойрхон санагддаг болсон. Бид хийчихсэн эрхээ авах боломжтой гэд тэр өдрөөс ингээд эхлээд мөн ингээд тал завсардаад 2022 онд орж ирээд астим аврал болчоод тэгээд дэлхийн цомын авраг олчоод надад боломж байна. Би илүү хичээх хэрэгтэй юм 24 он хүртэл гүрийгээд үзье. Юу ч гарч ирсэн те бокс нэг тавиад үзье гэсэн тийм зорилготой эхэлсэн. Миний хувьд бол анхны тэмцээн олон улсын тэмцээнд бол өөрөө зардлаа гаргаж явжсэн. Тэгээ аав ээж хоёр маань зардлаа маань гаргаж өгөөд тэгээд яг өсвөрийн дэлхийн арт яваад хөрөл медаль авч ирсэн. 2017 онд бол Монголын бокс албанаас зардлыг гаргаж өгчээсэн. Тухайн дараагийн тэмцээнд бол үндэсний шгшаваг маань зардлыг маань гаргаж явж байгаа. Тэгээд ер нь тэгээд мөнгө төгрөгийн асуудал бол юм гарч байгаагүй. Аав ээж манай дүүнер маань байнга тусал дэмждэг. Тэгээ манай ах дүүсээс яг мундаг хүмүүсэд бол тусаа хүмүүс олон хүмүүс тусал дэмждэг болохоор тийм асуудал ерөөсөө гаргаж байгаагүй. Миний хувьд бол олимпийн их авсан байна. Одоогоор олимпийн медаль аваад олимпийн авраг болчоод боксийн спортыг ерөнхийдөө боксийн спортоос хүндэр их бодолтой байгаа. Зүгээр нэг зодтолтгүй эмэгтэй хүний амьдралаараа амьдрах тийм сонирхолтой байгаа. Цэцэд хүчний тэг 65 дараа ингээд ажилладаг би. Боксийн спорт бол тэг 65 дараа ингээд буцаад ажилд орно. Тэгээд хэрвээ дараа ингээд хэдэн жилийн дараа хүсэх юм бол буцаад орох боломжтой байх. Ямар ч өөрийгөө бүр бол орхиж болохгүй. Спортоор ингээд ямар нэгэн байдлаар гүгэж ч юм уу те фитнес хийх ч юм ямар нэгэн байдлаар тийм байдал. Мэдээж бокс холбооны гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Дараа нартаа үндэсний шгшөөгийн багш нартай баг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлээ. Энэ хүн байгааг бол энэ бүхэн байгааг бол үнэхээр би бас боломжгүй. Одоо нэг тэмцээнд явах гэж бүхлөтэн багаараа бэлтгэл хангаж байна бид нар. Мөн цэцэд хүчний алтар спорт хороо аавтын ганцлог багш жижигтийн Отонбаяр багштаа маш их баярлалаа. Миний анхны багш нар мөн цэцэд хүчний тэг 65 дугаар ангийн удирдлагууд болон аль багш нартай бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлээ. Би өөрөө болохоор ажил хийдэг. Тэгээд одоогоор бол бэлтгэл гарсан учраас миний үнэс бараг ажлыг маань хийж байгаа тийм мундаг хүмүүс байгаа. Маш их баярлалаа гэж хэлээ. Аав ээжтэй тэгээд анадаа хөөрхөн дүүнэртэй маш их баярлалаа. Тусал дэмждэг үнэхээр их баярлалаа шүү.